төгсөөд шууд Солонгос явсан. Оо тэгс. 20 настай байж тээ дөнгөж. Дөнгөж одоо 22 таа тий. 22 3 таа. Тэгэхэд нөгөө Монголоор төсөөлсөн Монголын ёс заншилтай уламжлалтай нэг хүүхэд Солонгос руу явжээ тий. Гэтэл Солонгост очиод за одоо яг нэг гантаа шиг тий дөнгөж 21-т 22-т Солонгос явъя. Өөр мэрэгчлэр сурья гэж байгаа хүүхдүүд юуг анхаарах хэрэгтэй хамгийн ихэнд. За одоо чинь намайг явж явах үед ч одоо 22-т Солонгост очисон гантаа юун дээр алдчихсан. Зөндөө юм байна. Яг тэгэхээр ийм одоо намайг анх Солонгос руу явж байхад Солонгос орн чинь ийм орн шүү. Ийм соёлын ялгаатай шүү. За юу гэдэг уур амьсгал нь ийм шүү. Чи эцэг гэхээсээ хол явж байгаа, эх орноос хол явж байгаа чи сэтгэл зүрхээ маш сайн хаттай байгаарай. Хар ажил бол ийм хүнд хэцүү байдгийн шүү гэж огт хэлж өгөөгүй. Тэр тухай одоо юусэн мэдж байгаа ч юм баг байхгүй байсан та тухай үед тий. Тэгэнгүүт анх ингээд Солонгос улсад очих чинь одоо асар халуун гэдгийг ч мдээгүй тий. Тэгээд хамгийн түрүүнд халуун ногоотой хоол идэх юм байна. Мах байхгүй байна гэдгийг мэдээгүй. За жишээ нь бас одоо соёлын ялгаа гэх юм бол одоо ингээд найз залуутайгаа явж байгаа нэг охины хөл дээр нэг гიშгэнгүүтээ гарын барьж авч гэж балраад. Тэгээд нөгөө найз залуутай харамдаж баг ингээд баг зотлогооч байгаа юм шиг те. Яамаа гэж дуудаа. Тэгэхээр чунун мөнгө сарам юм да гэдэг нөгөө жоохон Солонгос хуу царайтай болохоор нөгөө намайг чинь мөнгө сарам юм да гэж хэлсэн чинь за тэр нөгөө хүмүүс маань мэдээд байгаа байхгүй юу. Гадаадд зэсэн хүмүүс маань манай соёлыг мэдэхгүй байгаа учраас яг чарга байхгүй гэж зааж өгч шээ те. Тэгээ ийм нэг хүүхд жишээнээс ахуулаад үнэхээр одоо анх очиж явахдаа бас ингээд нэлээд одоо сэтгэл санаа хямарч ээж аавыгаа санаж ийм байсан. Одоо бол нэг тухайн үед намайг очиод смарт утасч байсан яг үнэлэхэд. Тийм учраас мэдлэг байхгүй байсан. Тийм учраас одоо сургалтынхаа төвдөө ч гэсэн Солонгос улсаар манайч сургууль зуршилтаа хийх гэж байгаа учраас энэ хүүхдүүдэд ч гэсэн над шиг ийм хэцүү тий сэтгэл санааны болон одоо юу гэдэг мэдлэг мэдээлэлгүй очиж байгаа суугч нэг ч гэсэн мэдээллийг мэдэж аваасаа гэдээ одоо энэ сургалтын төвөөрөө дамжуулаад ер нь пэйж хуудасаараа ч гэсэн одоо өөрийнхөө сошиал дамжуулаад хэлхийг айгүйх хүсдэг. Аливаа юмд гэхдээ ийм шиг байгаа тий. Яг нөгөө мэдлэг гэхээсээ илүү нэг сэтгэл зүйн бэлтгэл байна тий. Ерөөсөө сэтгэл зүйн. За би чи нөгөө ганцаараа тэнд амьдрын шүү. Энд бол одоо хоолгүй бол ээж хоолны мөнгө тий. Аав таксины мөнгө гэж нэхин штэ. Гэтэл нөгөө тэнд ч ихэж байхгүй. Монголоор шууд ярьж чадахгүй. За тэгээд нөгөө гадаадад байгаа хүмүүс чинь аль болох тэгж байгаагаа Монгол руугаа хэлхийг хүсэхгүй. Хэлхийг ерөөсөө хүсэхгүй. Санаа зовчих үедээ нэг бол үнэхээр хэцүү байдаг. Одоо жишээ нь ялангуяа ингээд ажиллахаар очисон хүмүүс маань болохоор одоо шударгал ярьчих. Ганцхан 7 хоногт нэг 5 өдөр ажиллачаад би ч юм уу 6 өдөр ажилладаг гэсэн чинь тухай чинь ажлын 6 өдөр байсан байхгүй юу. Одоо л 5 өдөртэй болцсон. Тэгээд нөгөө нэг ажиллаа хийж яжгаад нэг амралтын өдөрт гой сайхан хувцас өмсөөл энэ тэнд ганц аялаад 6 оруулчихаар энэ маань зугаалахаар очсон байна. Сайхан амьдарч байгаа юм байна. Сайхан байгаа юм байна гэдээ ойлгочдөг.